одоо бүгдээр болохоор TOEFL-ийнхоо шалгалт гэж юу гэдгийг юу ордог талаар танилцуулцгаая. За эхлээд TOEFL нь болохоор 2001 оны үед шалгалт гэж ямар байдаг вэ гэж судалгаа хийгээд тэгээ 2003 оны үед эхлээд яг жинхэнэ шалгалт нь эхлээд тэгээд 2005, 7, 8 онуудад гээд эрчимжээ дээшлээд явсан байгаа. Тэгээд эхлээд шалгалтын нэр нь CPT байж байгаа. Дараа нь TOEFL болоод тэгээд TOEFL болсон байдаг юм. Тэгээд энэ шалгалтыг ямар хүмүүс өгч болох вэ гэхээр ер нь өөрийнхөө хэтгэлийг ямар төвшөнд байгааг мэдхийг хүссэн хүмүүс өгч болно. Яг нөгөө нэг хүмүүс ягаад TOEFL IELTS өгдөг вэ те тэрнтэй адилхан шалтгаанаар. За шалгалтын тогтолцоо Европ хүмүүс ер нь бол хэлийг хуваахтаа ABC гэсэн 3 төвшөнд хуваадаг. Гэхдээ энэ шалгалт нь юугаар онцлогтой юм гэхээр нөгөө novice 1, novice 2 гэд хоёр бүр нөгөө A1-ээс доош үе шат нэмж өгсөн байгаа. Тэгээ хятадл нь угаасаа айгүй өвөрмөц онцлогтой байгаа. Тэгэхээр зарим хүмүүс ингээд А-гийн мэдлэгтэй байж ингээд зарим нь хитрхи хэцүү ч юм уу эсвэл зарим нь хитрхи амархан санагдаад байдаг. Тэгэхээр одоо нөгөө novice 1, 2-тэй болохоор өөрийгөө яг аль төвшөнд байгаа гэдгийг айгүй үнэн зөвөөр мэдэх боломжтой гэсэн үг. За шалгалтын 4 шат 8 төвшөнтэй novice 1, 2-тэй хүн нь болохоор хэлний үндсэн нэгжүүдийг таних чадвартай байна гэсэн үг. Тэгээ level 1, 2 band A авсан хүмүүс нь болохоор өдөр тутмын амьдралд хэрэглэх энгийн харилцааг ойлгох чадвартай. Одоо 50 дээрээ зүгээр хоол мол авдаг ч юм уу те хүмүүстэй ингээд ярьчихна гэсэн үг. Тэгээд B түвшний хүмүүс нь болохоор дунд түвшний зохион байгуулалттай ойлголтыг боловсруулах, тайлбарлах чадвартай болсон гэсэн үг. Тэгээд band C нь хамгийн өндөр түвшин нь өндөр түвшний ойлголт, хэрэглээний гүнзгий мэдлэг задлан шинжлэх чадвартай болж байна гэсэн үг. За энэ шалгалтын хамрах хүрээ нь юу вэ гэхээр аль нэгэн тогтсон сурах хүчнээс шалгалтыг авахгүй. Яг гэвэл хамрах хүрээ нь амар том. Өдөр тутмын амьдралын олон талт нөхцөл байдлыг хамарсан сэдвтэй. Жишээ нь өдөр тутмын яриа, зарлал, радио зэрэг одоо энэ нь болохоор энэ шалгалтанд ордог юмны нэг жишээ нь байна. Яг ийм зар ингээд тавьсан. Тэгчээд ингээд орсон ингээд асуулт бичсэн. Тиймэрхүү шалгалт айгүй их орж ирдیں۔ Тэгээд энэ яг нөгөө TOEFL-ийн шалгалттай ер нь амар адилхан. Тэгээд шалгалтын төрөл нь ийм 4 төрлийн юу байдаг? Унших, бичих, ярих, унших, бичих, ярих. За тэгээ нэг тийм 4 байдаг. Тэгээд энэ нь болохоор цаасан болон компьютерийн гэсэн хэлбэрээр өгч болно. Тэгээд ярих, бичих нь зөвхөн компьютерээр өгдөг. Тэгээд одоо нөгөө CAT-гийн шалгалт нь болохоор унших, тэгээд сонсох гэдэг ингээ хоёр байгаа. Тэгээд энэ нь болохоор ABC novice төвшнүүдэд өгнө. Хэрвээ ингээ өөрийнхөө за би өөрөө A төвшин байна гэж мэдэх юм бол ингээ A төвшнөө очиод өгчих болно гэсэн. Хэрвээ өөрийнхөө аль төвшнийг мэдэхгүй байвал CAT-ийг хэрэглэсэн дээр байна. За одоо CAT шалгалтын талаар танилцуулна. CAT шалгалт нь болохоор ингээд урьдчилсан ямар нэгэн төвшин шат сонгохгүй зүгээр шууд шалгалтандаа ингээд ороод 35 асуулттай шалгалтаа ингээд өгсөний дараа энэ шалгалт нь шууд ингээд өөрийнх нь ямар төвшөнтэй гэдгийг гаргаад ирчихдэг юм шалгалт байгаа. Тэгээд энэ уламжлалт CBT шалгалтнаас юугаар өөр юм гэхээр илүү ухаалаг хувь хүн тохируулсан тийм асуултууд өгдөг. Тэгээ энэ аргалчлал нь болохоор шалгуулагчийн хэлний чадварыг илүү мэргэжлэлтэй үнэлдэг. За одоо энэ нэгтэн дээр CAT болон CBT компьютерийн шалгалтын харьцуултыг үзье. За энэ CBT нь болохоор айгүй олон асуулттай, 50 асуулттай. Тэгээд тогтмол ийм хугацаа 60 минутын хугацаа өгдөг. Тэгээд тэрэн дотроо ингээд асуултаа урш хойш гүйлгэж ингээд шалгаж болдог. Тэгээд энэ нөгөө нэг асуултын өмнөөс нь ингээд шалгалтын материал бэлтгэгчид ингээд асуултыг хийцэн байдаг байхгүй. Тэгэхээр ингээд ямар асуулт ирэх нь ингээд цаанаас ойлгомжтой. Тэгээд өөрөө жишээ нь одоо A төвшний мэдлэгтэй хүүхэд ингээд B төвшнийг ингээд сонгоод шалгалт өгчих юм бол тэгээд тэр шалгалтанд авнаад тэгээд
чадвараа үнэн зөв хэмжих боломжгүй гэсэн үг. CAT нь болохоор өөрийнхөө A, B, C ямар түвшинтэй байгааг мэдэхгүй ч гэсэн шууд ингээд ороод шалгалтаа өгөөд тэгээд ингээд өөрийнхөө юг мэдэх боломжтой байдаг CAT. Тэгээд компьютер нь болохоор нөгөө CAT эхний асуулт дээр нь ингээд зөв хийчих юм бол хоёр дахь асуулт нь ингээд эхний асуултаас жоохон хүнд асуулт өгдөг. Тэгээд тэрэн дээр ингээд зөв хийгээд явчих юм бол ингээд шат нь ахаад явчихдаг. Хэрвээ эхний асуултан дээр ингээд унчих юм бол за энэ хүүхднийг A хүүхэд юм байна уу гэд жоохон амархан асуулт өгөөд явдаг. Тэгээ энэ нь болохоор айгүй тийм хөв хүн зориулсан байдаг болохоор тийм тэгээд компьютер нь хариултын утгыг үнэлээд дараагийн асуултыг сонгодог бол за нэг тиймэрхүү. Шалгуулагчдад өгөх зөвлөмж гэх юм бол хятад хэлийг ер нь айгүй олон цагаар сурсан дээр байдаг та. Одоо жишээ нь энд хэрхэн хятад хэлгүй орчинд C2 түвшинд хүрэх вэ гэхээр 3845 цагаас дээш сууч тэр түвшинд хүрнэ гэсэн үг. Гэхдээ тийм удаан сураагүй байсан ч гэсэн ер нь багцаалаад 8000 үг мэддэг байхад тэгээ болчихно дөө. За одоо энэ шалгалтаа өгсөний дараа ийм гэрчлэгээ өгдөг. Тэгээд тэр гэрчлэгийг нь хэрхэн хэрэглэх талаар ярьцгаая. Шалгалтын дүнгийн хуудас гэдэг ийм юм өгдөг. Тэгээ энэ дээр нь болохоор B1 юм уу B2 юм уу гэдэг. Тэгээд дараа нь level хэдвэр level-ийн advanced high, advanced low гэдэг айгуу гоё тодорхой бичсэн байдаг. Тэгээд энэ гэрчлэгээтэйгээ хамт дахиад ийм гэрчлэгээ ирдэг. Тэгээ энийг одоо хэрхэн хэрэглэх вэ гэхлээр 50-нд оюутан болж ирэх гэж байгаа хүмүүс нь энэ TOEFL-ийн оноогоо ингээд их сургуулиудад өгөөд тэгээд сургуулиудад орчно гэсэн үг. Тэгээд 50-нд ажиллах боломжтой. Яг гэвэл нөгөө 50-ны ажлын газрууд бүгдээрээ айгүй их тийм хэлний оноо хардаг болохоор тэгээд ийм ер нь B1, B2, C1 оноотой байхад тэгээд ажил олчноо. За TOEFL-ийн гэрчлэгийг ямар улсууд хүлээн зөвшөөрч байгаа гэхээр иймэрхүү улсууд зөвшөөрдөг. Тэгээ эндээс Америкийн Pasadena City College нь болохоор хэрвээ TOEFL-ийн level 3 оноотой байх юм бол тэр тийм оноотой оюутнууд Chinese 2 хичээлийн шаардлагыг биелүүлсэн тооцогдно гэдэг. Монголд энэ оноогоор яадгийг мэдгүй байна. Гэхдээ хэрэгтэй байх уу? За TOEFL нь анугийн 22 мужид ингээд bilingual seal буюу хоёр хэлтэй хүмүүс өөрийнхөө хоёр хэлтэй гэдгийг батлахын тулд ингээд гэрчлэгээ үзүүлдэг байгаа. Тэрэнд нь болохоор бид нар хятад хэлтэй бол TOEFL-ийн энэ гэрчлэгийг нь үзүүлээд тэгээд хоёр хэлтэй bilingual seal авч болно. Тэгээд яг энэ TOEFL-ийн шалгалтыг өгөөд дууссаны дараа нөгөө имэйл ирдэг байхгүй юу? Хүүхдүүдэд хэрвээ оноо нь B1, B2 эсвэл C байх юм бол ингээд ажилчид ингээд манад ирж ажиллах уу гэд имэйл ирдэг. Тэгээд тэрэнд нь ингээд хариулаад гоё ажилд орж болно. Энэ бол амар том боломж. Тэгээд одоо шалгалтын ямар төрөлтэй гэдгийг танилцуулъя. Шалгалтын заавар бичлэгнүүд энэ линкээр орох юм бол ингээд 9 хэлээр заавар бичлэгнүүд байгаа. Тэгээд энийг ингээд үзээрэй. Айгүй хэрэгтэй шүү. За сонсголын шалгалтанд нь юу байдаг вэ гэхээр би бол CAT-г өгч исэн. Энэ нь болохоор 35 асуулттай байлээ. Би тэрийн сүүлд нь л мэдсэн. Тэгээ CAT-ийн шалгалт нь 60 минут бүгдээрээ 60 минутын шалгалттай. Тэгээд одоо жишээ нь CAT дээр болохоор зурагтай яриа ойлгох, асуулт хариулт ойлгох, яриа нэг мөрөө хэлбэр гэдэг иймэрхүү юмнууд байгаа. Энэ зурагт яриа ойлгох, асуулт хариулт гэдэг нь болохоор энэ банд A гэх байгаа. Яг тэгвэл CAT өгж байгаа хүмүүст энэ болохоор тэр хүн банд A юм уу, B юм уу, C юм гэдгийг мэдгүй болохоор шууд банд A-гийн асуултаас эхэлдэг. Тэгээд тэднийг ингээд зөв хариулаад явчих юм бол ингээд улам хүндрээд явдаг гэсэн үг. За одоо бүгдээрээ энийг хийж үзцгээе. Тэгээд та нарт 1 минут өгнө. Тэгээд бүгдээрээ чатаараа хариултыг явуулаарай. 第一题，请问还要点菜吗？不用了，我吃饱了。麻烦算算一共多少钱？请问
还要点菜吗？不用了，我吃饱了。麻烦算算一共多少钱？ За асуултанд хариулсан гэж найдаж байна. Oh no. За энэ зөв асуулт нь болохоор зөв хариулт нь болохоор энэ C шүү. Энэ хүн ингэ идэхгүй гэж. За дараагийнх нь болохоор уншлагын шалгалтын төрөл. За бүгдээрээ CAT-ийг яриад үзье. Яг гэвэл ABC нь болохоор 50 асуулттай 60 минуттай. CAT нь болохоор өгүүлбэр ойлгох, зураг тайлбарлах, доголд мөрөх, гүйцэтгэх, цоорхоо нөхөх, уншиж ойлгох гэд ер нь ABC-гээс ингээд нэг асуулт ингэ авсан байдаг. За бүгдээрээ энийг бас хийцгээе. Тэгээ хариулсан бол хариултаа чатаар явуулаарай. C гэж байна. Яг зөв. Зөв хариулт нь C. За дараагийнх нь ярианы шалгалтын төрөл. Би болохоор нөгөө CAT гэсэн болохоор тэрэнд нь ерөөсөө яриа бичиг хоёр байхгүйсэн байхгүй. Тэгэхээр энэ нь болохоор яг ABC гэсэн шалгалтаа өгж байгаа хүмүүс нөгөө CBT-г өгж байгаа хүмүүст зориулсан юм байдаг. За ярианы шалгалтанд нь юу ордог вэ гэхлээр 7-8 асуулттай. Тэгээд B нь болохоор эхлээд B ялаад дараа нь туршлага тайлбарлах, зураг тайлбарлах, үзэл бодлоо илэрхийлэх нэг тиймэрхүү агуулгатай. Тэгээд C нь болохоор бас үзэл бодлоо илэрхийлэх, дүр тоглох, асуултанд хариулах, нийтлэлт өгнөх, гол санааг тайлбарлах зэрэг жоох хүндэрсэн юмнууд ороод ирнэ. C-нд нь тэгээд бичгийн шалгалтанд нь болохоор яг нэг ингээ айгу урт эссе бичдэг юм байлээ. Тэгээ тэр нь болохоор band A-д нь болохоор 20 минут, тэгээ band C-д нь 60 минут, band C-д нь 50-120 минут. Тэгээд яг нэг л юм бичнэ. Тэгээд нөгөө А-гасаа C рүү ингээд хүндрэх тусмаа нөгөө бичих тоон ингээ хийсэд явчихдээ. Тэгээд тэр нь болохоор А дээр нь зураг тайлбарлах, загтал бичих, B-ийн загтал бичих, маргаантай сэдв бичих, C-ийн хураангуй бичих, маргаантай сэдв бичих гэдэг байгаа. Одоо загтал бичих ингээд энэ нэг жишээ нь байна. Тэрэн дээр нь болохоор ийм 3 асуулт өгдөг байгаа. Тэгээ энэ 3 асуултанд нь хариулаад тэр 20 минутын дотор 80-аас 100 хүүхдэд ийм жижигхэн эссе бичнэ. За одоо бүгдээрээ шалгалт ямар байдаг харцгаая. 50 дахь шалгалтын бүс 2025 оны байдлаар тогтмол албан ёсны шалгалт жилд болохоор 10 удаа явагддаг. 1 сар, 3 сар, 4 сар, 5, 6, 7, 8, 9, 11, 12 сард шалгалт явагдана. Тэгээ шалгалтын хэлбэр нь компьютерийн шалгалтаар явагдана. Ер нь компьютерээр хүмүүс аягүй их шалгалт авдаг. Тэгээд цаасаар зарим нь өгч болно. Шалгалтын байршил нь ер нь 50 тэр чигээрээ байдаг. За одоо болохоор шалгалтын постэр болон шалгалтын хуваарийг ханаас татах вэ гэхээр энд нөгөө эдний вебсайт руу ороод тэгээ энэ хамгийн ихнийх дээр нь дарангууд ингээд энэ PDF гараад ирдэг. Тэгээ энэ PDF-ийг татаж аваад тэгээд шалгалтынхаа хуваарийг харж болно шүү. За шалгалт өгөхдөө ямар байдаг вэ гэхээр ингэж харагдаг. Тэгээд би болохоор шалгалт өгөхдөө яг ийм хайрцагын дотор сууж исэн. Энэ нь болохоор айгу гоё ингээд янз янзын юм сарнихгүй айгу гоё суудал. За энэ нь болохоор Монголын шалгалтын төв ингэж харагддаг юм байна. Яг гоё нэг ширээн дээр нэг компьютертэй. За TOEFL-ийн шалгалтын төвүүд дэлхийд даяар хаана байрладаг вэ? Ийм газрууд байрлал юм байна. Тэгээд Монгол уг нь энэ байх хэвээр нэмийг уншихгүй.
За шалгалтанд хэрхэн бүртгүүлэх вэ? За 50 дахь байгаа хүмүүс шалгалтанд бүртгүүлэхийг хүсвэл энэ линкээр ороорой. Зөвхөн 50 дахь хүмүүс. Тэгээд энэ линкээр оронгууд ингээд заавал хэрэглэгчийн бүртгэл үүсгэж нууц үг авах шаардлагатай болно. Тэгээд 50 дахь бүх шалгалт компьютерийн хэлбэрээр явагдана. Шалгалтанд бүртгүүлэхийн өмнө заавал зураг шалгуулах шаардлагатай. Тэгээ энэ өөрийнхөө цээж зургийг нөгөө ARC-ийн зурагтай ингээд харьцуулж хараад яг энэ хүн зөв хүн байна уу гэдгийг ингээд шалгадаг байгаа. Тийм болохоор бүртгүүлэхээс өмнө 5 хоногийн зургаа байрлуулахыг зөвлөж байна. За гадаадд байгаа хүмүүс маань шалгалтандаа бүртгүүлэхийн тулд энэ линкээр ороорой. Одоо жишээ нь Монголоос бүртгүүлэх гэж байгаа бол энд тест area гэдэг дээр нь Монголыг сонгоод тэгээд бас адилхан хэрэглэгчийн бүртгэл үүсгээд нууц үг авах шаардлагатай. Тэгээд шалгалтанд бүртгүүлэхийн өмнө заавал нөгөө саяных шиг зураг шалгуулах шаардлагатай байдаг. Тийм болохоор гадаад дахь шалгалтыг нэг ялгаатай юм нөгөө гадаад шалгалт хятад ханз нь уламжлалт болон хэлбэршүүлсэн гэдэг хоёр хувилбараар авах боломжтой байдаг. Гэхдээ хятад нөгөө 50 шалгалтаа өгч байгаа бол энэ зөвхөн нөгөө уламжлалт ханзаар байгаа шүү. За Монгол дахь шалгалтын цагийн хуваар шалгах гэж байна. Цагийн хуваар шалгахдаа энэ 2 дахь евро дэлхийн шалгалт гэдэг рүү ингэж клик хийж ороод ингэнгүүт ингээд локейшнээ ингээд байрлалтай ингээд сонгож болдог. Тэгээ ингээд сонгоод тэгээ энэ дээр клик хийх юм бол ингээд Монголын шалгалт тэгээд цаг аль сургуулийн хэдэн төгрөгийн ингээд гараад ирнэ. Ингээд шалгана. За нэмэлт их сурвалжууд энэ нь болохоор шалгалтанд хэрхэн бэлтгэх талаар байгаа. TOEFL-ийн албан ёсны вебсайт нь болохоор англи хоёр хувилбартай. Тэгэхээр санаа зовох хэрэггүй. Үнэгүй татаж авах шалгалтын материал, асуултын сан, тестийн дэвтэр нь энд байгаа. Энэ дээр нь ингээд хамгийн ихнийхтэй mock юу гэдэг энэ дээр клик хийгээд гарах юм бол энийг харж болно. Гэхдээ энэ нь болохоор тестийн дэвтэр энийг татаж аваад хэвлэж гаргаад тэгээ ингээд ажиллавал шалгалтанд чинь аюу их үр нөлөөтэй байдаг шүү. За энэ нь болохоор асуултын сан бас нөгөө нэг TOEFL-ийн вебсайт дотор байгаа. Тэгээ энэ асуултын сан нь болохоор одоогийн байдлаар 1787 асуулттай уламжлалт болон хэлбэршүүлсэн ханзаар авах боломжтой. Тэгээд энэ сонсголын бичлэг бас татаж авах боломжтой. Тодорхой төрлийн дасгалт бэлдэх боломжтой. Тестийн дэвтрүүд нь бас энд байгаа. Энэ хамгийн их нягтар нь ингэж дараад тэгээ ингүүт энд Novice ABC гэдэг тестийн дэвтрүүд байгаа. Энийг PDF хувилбараар тэгээд татаж аваарай. Тэгээ эхний шатны төвшөнд 9 хэл дээр тайлбар бий. Гэхдээ монгол хэл дээр байгаа мүү үгүй мүү гэдгийг сайн мэдгүй байна. Гэхдээ ханз нь уламжлалт ба хэлбэршүүлсэн энэ хоёр төрлийн ханзтай тестийн дэвтэр байгаа. За энэ нь болохоор нөгөө миний ажиллаж байсан онлайн сургалтын mock test-ний платформ. Тэгээд иш ороод ингээд тэгээд энэ mock test руу ороод би ажиллаж байсан. Энэ бол амар хэрэгтэй. Та нарыг шалгалтаа өгөхийн өмнө заавал mock test-эн дээр ажиллаж үзээрэй. За тэгээ mock test руу оронгууд ингээд дотор нь угаасаа A, B, C гэдэг ингээд сонгох 3 төрөл байгаа. Эндээс нь сонгож болно. Тэгээд угаасаа яг ийм юм харагдана. Тэгэнгүүт энэ хоёрын аль руу ч орж болно. Яг адилхан mock test байгаа. Тэгээ ярианы тест нь ингэж харагдсан байна. Гэхдээ би нөгөө яриа өгөөг болохоор энийг хийж үзэх болохоор сайн мэдгүй байна. Гэхдээ яриа хийхийг хүсэж байгаа хүмүүс ийшээ ороорой. Бичгийн тест бас байгаа. Би бас бичиг хийгээгүй. Тэгэхээр ийм харагдсан байна. Тэгээд туршиж үзээрэй. TOEFL-ийн албан ёсны 8000 үгийн жагсаалт гэдэг бидний вебсайтэнд бас байдیں۔ Тэгээд тийш оронгууд ингээд Excel дээр байгаа. Тэрийг ингээ хуулж аваад орчуулад тэгээд зээжлээрээ. За энэ манай Facebook. За албан ёсны сайт mock test overseas registration үгийн жагсаалт. Бүгдээрээ QR код уншуулаарай. Тэгээд амар хэрэгтэй юм байгаа шүү.